За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. За Монголын шүүгчтэй холбооноос одоо эрхлэн бэлтгэдэг ярьж буй хуулийн нэвтрүүлгийн шинэхэн дугаар та бүхэнд хүргэж үзсэн байна. За би сэтгүүлч Тавгдооч. За энэ удаагийн одоо энэ зорилттой контент нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр оролцсон. За энэ удаагийн ярьж буй хуулийн нэвтрүүлгийн маань одоо гол оролцогч одоо бид бүхэнд мэдээлэл өгж яг энэ шүүгтэй холбоотой асуудал, шүүхийн энэ ёс зүй, дээрэс нь энэ шүүгтэр үүсдэг зарим асуудлуудын талаар тодорхой мэдээлэл өгөхөөр улсын дээд шүүхийн эргүү иргэн танхимын тэргүүн хос хоёр өргөдөж оролцоод байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За, танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. За, нэвтрүүлэгтээ урьсан шүүгчдийн холбооны төлөөлөлд баяр талархснаа илэрхийлье. Тэгэхээр энэ нэвтрүүлэг бол үнэхээр шүүхийн талаарх олон нийтийн дунд байгаа ойлголтыг илүү тодорхой болгох дээр бол их чухал үүрэг гүйцэтгэж байгаа энэ нэвтрүүлгүүдийн цуврал гэж хардаг. Чагдагийн хос 2 2001 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургууль, 2003 онд төрийн удирдлагын академи, 2007 онд Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны сургууль, 2007 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургууль, 2011 онд Америк нэгдсэн улсын Бергхэм Янгийн их сургууль, 2014 онд Гагийн олон улсын эрх зүйн академи, 2024 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг тус төгсжээ. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор зэрэгтэй. 1997-оос 2001 онд Баянпан хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал, 2001-ээс 2003 онд тус компанийн хуулийн зөвлөх, 2003-аас 2004 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч, 2004-өөс 2006 онд улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч, 2006-аас 2012 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, 2012-аас 2013 онд нийслэлийн шүүхийн шүүгч, 2013-аас 2015 онд эрүүгийн хэргийн давж залдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, Монгол Улсын ерөнхийлөгчийн 2015 оны 4-р сарын 22-ны өдрийн 58 дугаар зарилгаар улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон. Улсын дээд шүүхийн шүүгчдийн 2021 оны 3-р сарын 5-ны өдрийн зөвлөгөөнөөс эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр сонгогдсон ажиллаж байна. Шүүгчийн хараат ус байдал гэж одоо яг ямар төвшөнд байна вэ? Өнөөгийн нийгэмд энэ шүүгчийн хараат ус байдлаас л хамаг одоо хардлага, дээрээс нь энэ шүүгт итгэлийн хамаг гол зүйл эндээс л явчихж гинэ гэж би ойлгоод байна. Одоо шүүхийн хараат ус байдлыг бий болгож байгаа хууль зүйн эрх зүйн зохицуултууд бий л дээ. Үндсэн хууль, бусад хууль тогтоомж. Тэрнээс илүү энэ шүүгчийн ёс зүй, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат ус байдаг гэдэг энэ ойлголт нэг тийм хуулийн зохицуулалт юм уу шууд эрх зүйн хэмжээ бий болгосноор шууд бий болчдөг юм бас зүйлсүүд биш байгаамаа. Тэгэхээр энэ зүйлийг бол илүү энэ эрх зүйн философи гүн ухаан одоо илүү холбогдоо явцдаг. Тэгэхээр одоо жишээлбэл шүүгчийн хувьд шүүгчийн сонгон шалгалтууд ёс зүйн тестийн шалгалт өгдөг л дөө. Тэгэхээр тэр тестийг 100% бүгэлж байгаа шүүгч одоо ингээд онцгойд шүүгч болно. Гэхдээ тийм ч одоо ёс зүйгээр мундаг байхгүй нь харагддаг. Гэтэл тэр ёс зүйн шалгалтанд унаад байгаа мөртлөө их сайн ёс зүйтэй шүүгчнэр дараа нь одоо шүүгч болсон бий болдог. Тэгэхээр бас нэг юм шалгалт тестээр тогтоогдгоо хууль тогтоомжийн эрх зүйн орчноор бас бүрдээд идэггүй ийм ойлголтууд юм болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр ерөн зүгээр хараат бус шүүх гэж юу вэ гэхээр энэ их өрсөлдөөний нийгэмд хүчээр асуудлыг шийдвэрлэхгүй байхын тулд энэ шүүхт байгаа юм л да. Тийм ч учраас шүүхийн бэлэг тэмдэг болсон фимента чинь нүдэнд болттой байдаг шүү дээ. Тэгэхээр талууд ямар байгааг би харахгүй, мэдэхгүй, хүчтэй сул одоо хүчийг мэдрэхгүй. Зүгээр эрх зүйн шударга ёсонд би тулгарч асуудлыг шийднэ гэсэн одоо зарчмын тийм нэг бэлэг тэмдэг юм л да. Одоо энэ зарчим хөгжөөд өнөөдөр бол одоо Монгол Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч хэлсэн фимета нүднийхээ болтыг авахулсан гэж. Тэгэхээр өөрөө юу гэхээр одоо бол энэ их өрсөлдөөний их тэмцэлтэй нийгэмд ер нь хүчгүй талын эрхийг хамгаалах гэж шүүх байдаг. Тэр хүчгүй сул талын дүүргэж шүүх байдаг гэсэн ийм ойлголт олон улсын эрх зүйн хөгжинчийг хандах яваад байна л та. Тэгэхээр одоо тэр боолтоо аваад фемида аль нь сул тал байна, аль нь хүчгүй байна, аль нь одоо ер нь зүгээр хүчтэй, эрх мэдэлтэй, мөнгөтэй яваа улсуудад шүүх хэрэггүй байдгийг шүү дээ яг үүндээ. Шүүх болох аль болох ядарсан, аль болох энэ нийгмийн ороо бусгай цагт бусдаа дээрлэхүүлсэн, дорд үзэгч байгаа, эрхийг хязгаарлагч байгаа, ямар нэгэн тохирч байгаа ийм улсууд л шүүхт ханддаг байхгүй. Тэдгээр улсууд энэ хараат бус шүүх хэрэгтэй. Тэгэхээр хараат бус шүүх гэдэг хүч одоо хөрөнгө харахгүйгээр эмзэг нийгмийн эмзэг бүлэг хэсэг байна гэдгийг хараад тэгээд одоо шудраг ёсонд тулгуурлаж
Шударга ёс гэдэг өнөөдөр тэгж томьёолдог болчиход байна. Хүчтэй хүчгүй хоёрыг тэнцүүлж авч үзхийг л шударга ёс. Яг шударга ёс юм байна. Тэгээ ийм л одоо шүүхийг хараад бас шүүх гэж л үзээд байна. Орчин үеийн хандлага бол нэг юм. За манай одоо тэгэл дахиад шүүмжтэй хоёулаа ингээд энэ ялч шүүхийн хараа тус байдал яриад энэ авилга ёс зүйн асуудал ярихаар эхний асуултууд бол энэ чиглэл рүү яваад байна. За манай өнөөгийн одоо шүүгчдийн хараа тус байдал ер нь хэр төвчөнд байгаа. Олон нийт бол энийг бол нэг дүгнэлттэй байна. Би танаас өөрөөс нэг сонсоод үзье. Одоо тэгэхээр бид нар би хэлсэн тийм бүрдүүлсэн ирсэн орчныг харуул нэлээд дэжгөө олон улсын жишг стандарт нийцэх хэмжээнд бид нар хууль тогтоомжийг бичсэн байгаа. За яг бод бил дээр ямар байна гэд харахын тулд ер нь зөвхөн жоохон жижигхэн эргэж буцаж нэг түүх харъя л да. Тэгэхээр хараа тус байдлыг шүүхийн хараа тус байдлыг хангасаар биелүүлсээр л яваа. Гэхдээ энэ бол бас тийм шууд хөрчдөг төгсгөлтөө ийм процесс биш юм. Эхлээд олон жил явагч чинь. Шатарт одоо жишээлбэл 90-ад он 2000-ад ихэнх оны үед одоо зах зээлийн ороо бусгай нэг үе гэж ярьдаг өмнөх нийгмийн тогтолцоо нурж унаа дараачийн тогтолцоо шинээр бүрдэхийн завсар мөчөд бол эрүүгийн ертөнц эрүүгийн гэмт хэрэгүүдийн үйл ажиллагаа их идэвхжсэн үйл дээ. Энэ үед одоо тэдний зүгээс шүүх жишээлбэл шүүхийн хараад бус байдалд шүүгчийн одоо аюулгүй байдал занал хийх ямар нэгэн байдлаар ийм байдлаар хэрэг маргаан шийдвэрлэгч оролдох юм бол гарч ирсэн. Энийг бас шийдсэн шүү дээ. Нийгмээрээ шийдсэн. Одоо олон хохирогчтой, ноцтой гэмт хэрэгүүдийн одоо анхны шатны шүүхэнд мөн гардан шийдвэрлэж байсан, илтгэж байсан. Энэ үед бол би өөр дээрээ энэ зүйлүүдийг мэдэрч л байсан. Тэр үед одоо хамгаалтанд ч бид нар манай Сүхбаатар дүүргийн хэд хэдэн шүүгч хамгаалтанд хэрэг маргаанаа шүүж явж исэн үе бий. Тусгай хамгаалтанд. За ингээд хэрэг маргааны шүүлээ хэрэг дууслаа. Тэгээ олон сараар одоо үргэлжлсэн процесс л доо. Тэгээд дуусангууд маргааш нь бид нөгөө Гимбуруутай улсууд Гимбуруудаа тооцоод яш идэхтэй онд дуулцдаг. Гэтэл тэгэл шүүгүрдэн дуусаад хамгаалт болчдөг байхгүй. Гэтэл нөгөө улсуудын занал хэлбэр улам илүү одоо дээцэгтэй хүрнэ. Гэтэл яг тэр үед шүүгч тэр нөхцөл байдлаа ганц бие нүүр тулаал хоцордог. Энэ бол үнэхээр одоо хараад бас байж чадах хэсгийн том шалгуур тест байхгүй шүүгч. Тэгэхээр энэ зүгээр шүүгч хараад бас байх, шүүх бие даасан байх нь зөвхөн ганцхан тэр шүүгчийн асуудал болж хоцрох юм бол үнэхээр төвөгтэй байх болно. Хүн шүүгч чинь бол бие махбод бас бүрдсэн ээжтэй аавтай үр хүүхэдтэй эмзэг зэгтэй юм л хүн шүү дээ. Тэгэхээр бүгд тэр зэгүүд нь л одоо хурж үйлчилж нөлөөлөх гэж байгаа одоо бүлэгэл бол оролдсон шүү дээ. Тэгэхээр тань дээр бол тийм зүйл ирж ирсэн үү? Ирдэлгүй яах вэ? Ирээд одоо шүүх болж ирсэн үеч би ганц биш одоо тухайн танхын шатанд хамт тохоо залган одоо хэрэг шийдэж байсан улсууд бүгдэнд л ийм тохиолдол ирж ирсэн. Тэгээд тэгэхээр энэ шүүгч хараад бус байх энэ асуудал дээр ганцхан шүүгч зогсох хэрэгтэй биш юм бэл. Нийгмээрээ зогсож байгаа. Гамттай олон нийттэйгээ төр засагтайгаа хуйлтайгаа бүгд ингэ зогсчиж динийг даав. Тэрнээс ганц шүүгчийн асуудал та ингээд одоо занал хийлтэйгээ эсвэл одоо юу гэдгийг хамт үлдээд өөрөө энэ асуудлаа шийдэж явахгүй энэ асуудал хүнд. Энийг шийдсэн энэ одоо энийг шийдсэн. Одоо тэр 90-ад оны үе 2000 оны их үе. За дараа нь шүүхэд ингээд нөлөөллийн би тодорхой зөв бүлэглэл хэсгүүдийн талаар яриад байна л да. Дараа нь шүүхийн хувьд шийдэгдсэн асуудал нь юу гэхээр нэг танил тал тохоо татах асуудал байсан. Энийг бол их амархан шийдсэн. Шүүгчийн ажиллах нөхцөл цалин хангамжийг бол нэмэгдүүлсэн тодорхой хэмжээ. Их хэл ам болж нэмэгдүүлсэн л дээ. Тэгэхээр яг хөө тэр нэг танил талын асуудал жижигхэн ашиг сонирхол болохоор шүүгчийн хувьд бол тэр орчныг бүрдүүлснээр цалин өсснөөр бол тийм зүйл автагдгаа болчихж байгаа. Энийг бол амархан шийдсэн. Өнөөдөр бол энэ асуудал шийдэгдсэн гэж үзэж байна. Одоо зүгээр нэг хүн хэлснээр хэрэг алга урууж байгаа юм шиг эргэчихгүй шүү дээ хизээд. Тэгэхээр шүүгч энд хизээч автахгүй болсон. Зүгээр зарим нь эсэргүүцээс шууд сануулж хилдэг баг. Зарим нь дуугүй өнгөрдөг баг. За гэдэг дуугүй байна гэдэг чинь бас нөгөө улсуудын хувьд сануулчлаа хэлчлээ гэж ойлгоод байдаг. Нэг ийм юмд яваад байна. Гэтэ энэ бол хэрэг төв өнөөдөр хүн танил талаар шийдэх асуудал үнэхээр байхгүй. За ингээд дараачийн одоо нөлөөллийн хүчин зүйлийн асуудал бол энэ бизнесийн бүлэглэлүүд том бизнесийн бүлэглэлүүдийн зүгээс ирэх нөлөөлөлтөд тэмцэх юм ажиллагаа. За энэ бүх тэмцлийг бол шүүх хийгээд ганцхан шүүх хийгээд байгаа юм биш үү? Төр засаг одоо төрийн эрх мэдлийн бүх салбарууд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгмийн одоо нэг төрийн бус байгууллагууд нийгмийн манлайлах одоо орж ивж байгаа энэ хүчнүүд бүгд хамтдаа хийгээд байгаа. За ингээд дараа нь энэ бизнесийн том
бүлэглэлийн зүгээс ирэх нөлөөллийг бол зогсоох үед бол үнэхээр шүүгчийн цалин нэмэгдүүлснээс гадна нэмээд хариуцлагын тогтолцоог гэн бол их хатуу болгосон юм. Би нэг үг хэлж ирсэн юм а одоо яг энэ шүүхийн сахилгын хороотой болохын өмнө шүүхийн ерхий зөвлөлийг талыг нь одоо гишүүний талыг нь улсын хурдаас томилдог энэ том шүүхийн тухай хуульд үндсэн хуульд одоо шүүх эрх мэдтэй холбоотой өөрсдөө орохоос өмнө нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд одоо зөв шүүгчийн санааг би хэлсэн. Зөвхөн цалин нэмээд одоо энэ нөлөөллийн том үеийн хүчтэй тэмцэх боломжгүй юм а. Хажуугаар нь хариуцлагын тогтолцоо, сахилгын хариуцлага, эрүүгийн хариуцлага энэ тогтолцоог одоо маш өндөр хэмжээнд гэж тавьж өгөх ёстой гэж ярьслаа өгсөн. Тэгсэн тухай харамсалтай манай хэвлэл мэдээллийн байгууллага таслаад яриаг нь. Тэгээд одоо цалин нэмээд одоо ганц цалин нэмэх нь үр дүнд хүрэхгүй гэдэг хэсгийг үлдээгээд доор нь комент тавихтаа цалин нэмээд шүүгчнэр авилгал авна гэж тайлбарлаад сошиалар маш их явуулсан. Гэтэл тэрний ард энийг зэрэгцүүлээд сахилгын хариуцлагын тогтолцоог маш өндөр түвшинд авчих ёстой гэсэн ийм санаа манай шүүгчдийн л одоо ярьдаг санаа байсан. Өөрсдөө санаачсан байгаа шүү дээ. Энэ одоо сахилгын хороо болно бос үз. За ингээд өнөөдөр бол шүүхийн сахилгын хороо саяын шүүхийн индексээр үнэхээр сайн ажилласан ийм дүн баримт гарсан байна лээ. Тэгэхээр шүүгчид маань дээр нь одоо авилгатай тэмцэх газрын тусгай субъектийн авилгатай тэмцэх хэтэц байгаа л да. Шүүгч, прокурор, цагдаагийн багч нарын. За энэ байгууллагын үйл ажиллагаач гэсэн шинэ хууль зүйн зөв техникээр, тактикаар явагдаад өнөөдөр бас би энэ нөлөөллийн хүчин зүйлийг бол даван туулж байгаа. Ер нь бол ард нь гарч байгаа гэж үзэж байгаа. За ингээд цаашаа ярих юм бол одоо төрийн эрх мэдлүүдийн хоорондох одоо асуудал байна. Нөлөөллийн тий. Бусад хоёр эрх мэдлээс маань шүүх рүү одоо нөлөөлөх оролдох байж болно. За дээр нь улмаар хэвлэл мэдээллийн байгууллага сошиалын нөлөөлөгөд яриад бол одоо цаашаа дуусахгүй л тий. Тэгэхээр цаашдаа шүүхийн хөгжил, шүүхийн хараа тусыг хөгжүүлж байгаа энэ процесс бол эрчим хүчтэй явах ёстой. Гэхдээ бас мөн л одоо зогсчих, царцчих, дуусчих гэдэг биш мөнгө бас явагдах байхаа гэж бодож байгаа. За саяын таны хүндсэн за олон талын нөлөөлөл. За эндээс хоёулагийн хувьд бас нэг асуугаад та хариулт өгөх нэг чухал зүйл нь улс төрийн нөлөөлөл. За сүүлийн үед энэ шүүхтэр очиж шудраг усны тэмцэл зогсчихлоо. Шудраг усны тэмцлийг шүүх замхруулад байна. Шүүх засаглал өөрөө хараат бус байдлаа алдчихад байна. Улс төрийн хүн болон хүмүүс бүлэглэлд үйлчлээд байна гэдэг ийм шүүмж яваад байгаа. Шүүхээс гаргаж байгаа шийдвэр нийгмийн харилцааны бүхий л талыг л хүндэж ин л доо. Тэ бүхий л институт, садбар, бүлэглэлүүдийн эрх ашиг сонирхлыг хүндэн. Ганц манай нийгэм дотроо биш улсууд, гадаад улсууд, хөрш улсуудын ашиг сонирхлыг ч гэсэн одоо хүндсэн юм шийдвэрүүдийг гаргаж шít. Тэгэхээр энэ шийдвэрээр тодорхой хэмжээнд өөрсдийнх нь нөхцөл байдал, эрх зүйн байдал болоод бусад одоо нөхцөл байдал, эдийн засгийн байдал нөлөөлж байгаа, нөлөөлөлт нь одоо хамрагдж байгаа энэ этгээдүүдийн зүгээс за шүүх маань шударгаар шийдэх шийдвэрийн дагандаа ингээд ямар нэгэн үйлдэлгүйгээр ингээд хүлээгээ сууж идэг гэж хэлбэл хэтэрхий тэг юм хэлбэрсчилж ойлгосон хэмжээнд өрн. Тэгэхээр янз бүрийн нөлөөллийн одоо сонирхол хэлбэрх хэрэгслүүд бол ашиглагдаал байна. Тэгэхээр манай шүүгчнэр бол ер нь бол 99% гэж ийм хувь хэмжээтэйгээр бол энэ нөлөөллийг бол хөрхий одоо дам бие, махан биеэр даван туулаад гарч байгаа. Гэхдээ ганц нэг шүүгч дээр магадгүй яг энэ дарамт шагалт бүдэрдэг байж болохыг би үгүйсэхгүй одоо тийм юм байдгийг үгүйсэхгүй. Гэхдээ яг энэ цөөн шүүгчнэрээс болоод бүхэлдээ шүүхийн нэр хүнд шүүгд итгэх олон нийтийн итгэл. За мөн яг энэ алдаа дээр нь одоо тулгуурлаад гэх юм дөрүүлээд гэх юм уу хүчтэй шүүмжлэлүүд босод одоо эрх мэдлээс ирж ийн л да ирж байгаа. Энэ бол бас байх ёстой зүйл. Шүүг бол шүүмжлэгдэн штэ. Шүүгийг бол шүүмжилж болохгүй гэж байх хэлээ. Шүүмжлэгдэж байна. Зөвхөн энэ нөлөөллийн гэсэн шүүмжлээс л хэтэрч болохгүй юм байна. Яг энэ шүүмжлээс тий санаа бодлоос итгэл үнэмшлээс нь хэтэрч болохгүй хэмжээнд байвал энэ шүүхэд биш эргээр нөлөөлнө. Нэг үргэлжлэл хяналт тэн дээр бас нэг
эргэлзээ байна гэдэг чинь эргээд та бүхнийг бас асуудалд өөрөөр хандах. Буц холбоогоороо бас энэ хаана гэсэн үг. сүв тишээ залруулж байгаа болохоор энийг бол одоо эрэг үзэл хандлах гэж ганцхан манай улсч байдаг юм биш. Одоо ардчлалын үлгэр жишээ болсон гэдээ бид нар яриад байдаг улсууд ч гэсэн шүүгэн шүүмжлэгчл байдаг. А яг энэ хэмжээнээс итэрч болохгүй гэдэг тал дээр бол бүгдээрээ зөксдөг штэ. Тэнд гүйцэтгэх засаглал өөр үчин дээр үгээлдэг ард түмч гэсэн дээр шүүхэд дэмждэг байхгүй. За ингээд шүүгчлээ одоо алаад тутагтны хэллээ. Энээс бол итэрч болохгүй гэсэн. Тэгэхээр би нөгөө шүүхийн хараат бус байдал гэдэг чинь ерөөсөө ганц шүүгч юм уу шүүхийн асуудал биш. Бид бүгдийн асуудал юм аа л гэдгийг тодруулж хэлмээр байна. Шүүхийн хувьд за өнгөрсөн хугацаанд ингээл шүүмжил тунд байж ирсэн. Та бол одоо энэ шүүмжил бол байх ёстой хэрэгс итэрэхгүйгээр гэдэг бас байр суурийг илэрхийлж байна. Тэгээ хоёулагийн хийж байгаа контент бол ерөнхийдөө нөгөө танаа шүүгчдийн холбооны зохион байгуулж байгаа олон шүүгчид үзэн за дээрэс нь бас яг энэ чиглэлээр сурж байгаа оюутан залуус бас үзэн нэг талдаа энэ бол нөгөө мэдлэг олох контент байгаад байна л да. Тэгээ би танаас нэг зүйлийг асуух гээд энэ улсын дээд шүүхийн шүүгч хүн. За дээрэс нь ингээд шинэ залуу шүүгчид за ер нь ирээдүйд би шүүгч болъё гэсэн ийм санаа зорилготой байгаа хүмүүст ер нь шүүгчийн ёс зүй гэдэг юмыг хэр төвшөнд барьж за энэ ажил мэргэжлийн ёс зүйг ер нь яг ямар одоо голч шугамаар хамгаалж явах ёстой юм бэ? Яг шүүгчийг сонгож шалгаруулах асуудал дээр дандаа ёс зүйтэй хүмүүсийг сонгоод авчдаггүй бол бас үгүй. Өөрөө би хэлсэн шүү дээ. Хүний ёс зүйг шалгана гэдэг маш хүнд. Тодорхой кейс тохиолдол дээр л хүний ёс зүй шалгадаг болохоос биш тестэн дээр юм уу шалгалтын цаасан дээр бол ямар ч хүн ёс зүйтэй байдлаар шалгалт нуух боломжтой байх нь шүү дээ. Тий. Ийм тохиолдолд та яаж хандах вэ гэсэн дээр би ингэж ханднаа гэж бичиж штэ. А тэрнээс биш жинхэнэ тэр хүн яг тэр ситүэйшнд яаж хандахыг бол мэдэхгүй. Тэгэхээр одоо магадгүй ёс зүй хэмжээнд асуудалтай зарим нэг хүн шүүгчудад ороод ирсэн байж болно. За үүнээс хойш бол шүүгч болсноос нь хойш бол тэгэл одоо ёс зүй гэхээс ёс зүй сахилгын хооронд бас би ялгааг хэлж өгөх хэрэгтэй баг тий. Сахилгын дүрмүүдээр сахилгын дүрмүүд өмнө бол ёс зүйн дүрм гэдэг нэртэй хуульд байхгүй ёс зүйн дүрм гэдэг тусдаа дүрмээр тодорхойлогддог. Ёс зүйн хорооноос одоо дүрмээ хэрхэн шүүгч сахиж биелүүлж ажиллаж байгаа хяналт тавьдаг юм байсан. Одоо үндсэн хуулийн Монгол Улсын шүүхийн сахилгын хороо гэж байгууллага. Энэ байгууллага маань шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлээс баха ахуулаад одоо шүүгчид хориглох 50 орчим зүйлийг заасан. Сахилгын дүрм гэд нэрлэлсэн. За энэ зөрчлийг гаргасан тохиолдолд хариуцлага тооцохоор ийм тогтолцоо ажиллаж байна л да. Тэгэхээр энэ тогтолцоонд бид их найдаж байгаа. Бас үр дүнгөө ч өгч эхэлж байна гэж ойлгож байна. Мэдээж шүүгчид нар эхлээд дарамттай хэрэг кино шийдвэрлэхийн их дарамт, өөрөөр хэлбэл ажлын дарамт те, ачааллын дарамтын хажуугаар бас одоо сахилгын орон дээр өөрсдөө шалгагдаад шүүгдээд явах хүнд байсан байх. Урд нь яг ийм тогтолцоо гэж ажиллаж байгааг болохоор те. А одоо бол өөрийгөө энэ тохируулаад сурцсан, өөрөө нэгэ тооцоод сурцсан, энэ шаардлагын дагуу ажиллаад сурч штэ. Тэгэхээр одоо үндсэн өнөөдрийн механизм бол энэ байна. За дээр нь ингээд сахилгын дүрмүүд дээр нэмээд ёс зүйн тодорхой хэмжээнүүд байдаг. Нэмээд ингээд ёс зүйн одоо бие авч явах тэр дүрмүүд болж байгаа юм л да. Тэгэхээр энэ ёс зүйн хэмжээнд нь өнөөдөр бол сахилгын хариуцлагын асуудал байхгүй. Шүүгч өөр ёс зүйн хариуцлага хүлээнэ. Тэгээ энэ бол голдуу одоо ахуй амьдралдаа гэр орондоо шүүгч бас ямар байх хэвээр. Олон нийт ямар үлгэр дуурайлтай байх хэвээр. Тэгээ энтэй холбоотой юм дүрмүүд байгаа. Тэгэхээр энэ одоо Бангалорын зарчмаар тодорхойлогдсон үндсэн зарчманд суулгагдсан ийм л дүрмүүд байгаа л да. Тэгэхээр энийг бол шүүгч амьдрал, ажил, ахуйтай бүгдийг сахиж гэж амьдрах хэрэгтэй. Ер нь товчхонтой ийм байгаа. Шудраг ёсыг тогтоож чаддаг. За шудраг ёс тогтоож байгаа, шударгаар ажиллаж байгаа харуулж чаддаг. А дээр нь өөрийн одоо шудраг байдалтай ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээр зүйл хийдэггүй, харагддаггүй гэж. Хэдийгээр тийм зорилготой биш ч гэсэн бусдад буруу ойлгодоггүй гэсэн үг юм. Ийм гурван шаардлагыг л хангасан шүүгчүүд бол ёс зүйтэй шүүгчл гэж үзэж байгаа юм л да. За ингээд шүүхтэй холбоотой асуудлуудын одоо хамгийн олон нийтийн зүгээс, улс төрийн зүгээс хамгийн том асуудал руу орж ирдэг нь авилгатай холбоотой асуудал байдаг. За шүүхтэр авилга, за дээрэс нь авилгатай холбогдсон нөгөө төрийн өндөр албан тушаалнуудын хэргийг шүүх гэдэг ч юм уу. Та хамгийн сүүлд докторийн зэрэг хамгаалалтаа бас яг энэ авилгатай холбоотой асуудлаар хамгаалсан юм байна лээ. Тэгээд энэ хамгаалсан асуудлын гол агуулга ер нь энэ нэг авилга шүүхтэр байгаа энэ нэг авилга явдаг гэдэг зүйлийг ер нь яаж бууруулах юм? Танах ер нь хэр
төвшөнд ажиллаж байгаа энэ эсрэг. За миний яг диссертацийн сэдв авилгатай холбоотой боловч авилгын эсрэг олон улсын энэ цогц конвенц пактууд байдаг. Тэрийг одоо Монгол улсын хууль тогтоомж хэрхэн яаж буулгах юм? Монгол улсын шүүн таслах ажиллагаанд яаж хэрэглэх юм гэстэй холбоотой ийм асуудалтай холбоотой л ажиллаа л да. Тэгээд өнөөдөр бий болоод байгаа бэрхшээлүүд, тулгымцсан асуудлуудыг тодорхойлоод түүнийг шалтгааныг болохоор ерөөсөө бид авилгын эсрэг конвенцэд нэгдсэн. Тэгээд авилгатай их чанга хатуу одоо тэмцэнэ гэсэн л ганц ойлголттой байгаас жухам ямар арга технологиор арга зүйгээр техникээр тэмцэх юм гэдгээ бас сайн ойлгож ухаарахгүй байгаа юм уу? Энэ асуудал нь бүгд конвенцууд биш үү? Конвенцуудыг хэрэглэх техник арга зүйн зөвлөмжүүд нүүбийн тодорхой хариуцсан салбар нэгжүүдээс гаргаж байгаа. За мөн конвенцийн одоо эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх талаар хууль тогтоох байгууллагууд өгж байгаа зөвлөмжүүдгээд их олон бүр тийм одоо цогцоор бичиг баримтууд байдаг л да. Энийг одоо баримтлж ажиллах хэрэгтэй мүү гэсэн ийм санаа дэвшүүлээд за мөн хэрхэн яаж ажиллах талаар ийм загваруудыг гаргасан ийм л ажил болсон юм байна. Танаа дээж хүүхдээр одоо миний мэд хэрнийг орон зай харж байгаа бах тийм ээ. Одоо дээж хүүхдийн шүүгч. Энэ сур маань одоо олон улсын эрүүгийн шүүгт одоо томилогтой явж байгаа. Энэ үйл явцтай холбогдуулаад би асуухад сая та хэлж штэ ингээд бизнесийн байгууллагууд за бүр нөгөө гимтэрэг бүлэглэл янз бүрийн нөхдүүд байна тийм ээ. Буруугаар нөхдүүд. За дээрэс нь улс төрийн зүгээс ингээд нөлөөлөх гэж оролддог гэж. Ингэж нөлөөлөх гэж оролдож байгаа хүмүүс чинь бол та нараа бол хүнээ оруулахыг л хүсдэг байлгүй дээ. Тэгээ ер нь энэ шүүхийн усын дэд шүүхтийн шүүгчийг авж байгаа энэ сонгон шалгуулалт энэ процедур юм ер нь хэр явдгийг ер нь ямар хөө нөхцөл байдалтай байдгийг шүүгчийг төлөөлөл болгож оруулах гэж оролдлогууд ер нь хэр байдгийг. Тэгэхээр ер нь шүүгч болох одоо гол шалгуур шүүгчийг хэрхэн яаж сонгож томилдгийг энд гол үүрэг өрөөл тоглож гүйцэтгэж байгаа зүйл ерөөсөө сонгон шалгаруулалт. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс авч явуулж байгаа сонгон шалгаруулалт. Шалгалтаа амжилттай сайн өгөх бол ерөөсөө нэг номерын асуудал. За үүний дараа шалгалтыг одоо ганц биш хэд хэдэн хүчин тий. За энэ дээр сонголт дээр янз янзын бодлогууд, янз янзын одоо нөлөөллүүд одоо явж байж болзошгүй. Би яг энэ талын мэддэг, шалгадаг юм уу тодорхойлдог хүн биш болохоор одоо сайн мэдэхгүй байна. Зүгээр одоо магадгүй шүүгч чинь хүн болохоор өөрийн үзэл бодол, итгэл үнэмшил, эрх зүйн баримталтыг онол хүртэл өөрсдөө шүүгчнэрийн дунд жимсны эрх зүйн онол гэл тэгэхээр нөгөөх нь позитив эрх зүйн онолыг одоо баримтлана. Тэгэхээр эндээс хамаарад мэдээж улсын дэд шүүхийн шүүгч тэр тусмаа эрүүгийн техникийн шүүгч нар маань цөөхөө шүүгч биш шүү дээ 7 шүүгчд бий. Тэгэхээр тэндээс нэг юм уу хоёр нь өөрчлөгдөн өөр одоо эрх зүйн онолын хувьд одоо баримталтыг байр суурь нь өөрхөн орж ирнэ гэдэг чинь тодорхой хэмжээгээр танхимын бодлогод илт нөлөөлдөг. Тэр чинь нэг хоёр шүүгч жишээлбэл 6 шүүгч 2 шүүгч гэдэг чинь 3-1 болоо явчихна. Тэгэхээр энэ дээр бол магадгүй өөрөө чи хийсэн тэр улсууд санаа зовжож магадгүй бидний хувьд бол миний хувьд бол жишээлбэл те бас бидэнд түшигтэй тулхтай хараад бас ийм хүн орж ирээсэй гэж л хүсдэг л те. Тэгэхээр энэ дээр санаа тавьж зовж л байдаг. Тэгэхээр бас өөр зөвлөөр одоо тийм санаа тавьдаг улсууд байхыг би одоо үсэхгүй би мэдэхгүй байна. Яг мэдээлэл байхгүй болохоор энэ дээр хэлэхэд хэцүү байна. За дараагийн асуулт орё. За авилгатай холбоотой асуудал ингээд одоо бусад гэмт хэргийн асуудлуудыг бол ингээд шүүх мэдээж шүүгээ яваад байдаг. Шүүгээ яваад байдаг. Оролцогчийн тухай үедээ л анхаарлаа хандуулаад энд ингээд ороо явдаг те. Бүр нийтийг хамарсан, олныг хамарсан тийм гэмт хэрэгэл биш бол ингээд ер нь бол ингээд процесс бол үргэлжилж байдаг. За авилгатай холбоотой, албан тушаалтантай холбоотой гэмт хэргийн асуудлууд орж ирэхээр ингээд олон нийт масаараа бүгд хардаг л да. Тэгээ өмнөх жилүүдэд ингээд харахад ер нь авилгатай холбоотой асуудлуудыг шүүх шийдвэрлээд явсан тоо баримтын хувьд та ер нь юу гэж харж байна? Ер нь шүүх хэр үүргээ биелүүлсэн бэ? Яг энэтэй холбоотойгоор алан нийтийн дунд бас нэг шүмж явдаг шүү дээ. Одоо олон трибунын хохиролтоо авилгын гэмт хэрэг бас хэдхэн 40 сая төгрөг торгуулаад ингэ шийдэгчлээ гэдэг. Тэгэхээр миний бас саяны судалгааны ажлын нэг зорилго энэ нөхцөл байдлыг хууль эрх зүйн талаас нь хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох байдлаар энэ
нэг шийдвэрлэх ийм зорилго байсан. Тэгэхээр энэ дээр бас нэг юм байна. Манай яг эрх зүйн орчин буюу өөрөөр хэлбэл эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан энэ гэмтэргийн тодорхойлол шинжүүд их асуудалтай давхцсан. За ерөнхийдөө байдаг. Ерөнхийдөө. Тий. Өөрөөр хэлбэл 22-ийн 1 гэж нэг зүйл бий. Албан тушаал мэдлээ одоо уруулан ашиглаж бусдад даваа байдал бий болох өөрсдөд буюу өөртөө. Энд байгаа нийтээ нэг 12 3 ч хэрэг байна уу дээ. Энэ хэрэг бүгдээр юм шинжтэй байдаг. Тэгэхээр бүгдийн энэ зүйл хэсгээр зүйлсэх боломжтой. Тэгэхээр яг одоо судалгаагаар яаж гарч ийн гэхээр тгийгээс мөрдөөж прокуророос яллаа шүүхэр шийдвэрлэж байгаа бүрхийг 80 90% зөвхөн 22-ийн 1-ээр шийдэж чинь гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө олон тэрбум төгрөгийн хохирол тоо авилгын том одоо гэмтэргийг үйлдсэн албан тушаалтанч тэр эсвэл одоо цэцэрлэгийн багш одоо хандвар эцэг ихээс нэг принтер аваад цэцэрлэгтээ ашигласан. Энэ хүн хоёрын хэрэг нэг зүйлийн ингээд орж ирдэг байхгүй. Тэгэхээр чин үүнтэй холбоотойгоор за шүүгч нарын хувьд яг яа шийтгэлийн чи их өргөн интервал байгаа юм л да. Тэгэхдээ л нэг зүйл хэсэгт багтцсан учраас адил яллыг оноочих юм шүүгч нар гараад байгаа байхгүй. Тэн дээр яг шүүгчийн одоо тухайн үеийн одоо ситүэйшн үзмж дээрээс шалтгаалаад яаж ч өгөх боломжийг хууль нь өөрөө гаргацсан гэж та хэлэх гээд юм. Одоо энийг яг хууль зүгээр энд ажиллах тус одоо энд ажиллаж сурцсан ийм шүүгчдэд маш их ийм интервалын хэмжээнд ял өгөх ийм орчинд ажиллаж сурцсан шүүгчнэрийн хувьд бол бас өөр их баг. Гэхдээ ч асуудал гардаг. Тийм ч учраас одоо Америкийн нэгдсэн улсад Солонгос ч ийм ялын одоо ийм таблиц байдаг юм байна. Ялын таблиц. 1-8 жил гэхэд нэгийг өгөх юм уу 8 гэх үү гэдгийг шүүгч нар янз янзаар шийдэл байна л да. Тэгэхээр энэ дээр үгүй яг хэргийн шин чанар юм байх юм бол хуулиас гадна шүү дээ. 4 жил 2-4 хооронд эсвэл 4-6-гийн хооронд ингээд тогтоож өгдөг. Гэхдээ манай тэрэнд байхгүй. Ийм учраас магадгүй цэцэрлэгийн багш тэр олон тэрбум авилгатай хүн хоёр нэг ял өгöd байгаа байхгүй. Хоёулын 40 сард орохчод. Тэгэхээр энд миний гаргасан санаа юу вэ гэхээр ерөөсөө энэ бас конвенцийн зарчим юм байна. Авилгатай зөвхөн манайх эрүүгийн эрх зүйн арга хэрэгслэр эрүүгийн хууль тогтоомжоор тэмцэх гэж оролдоод байна л да. Хажуугаар нь зөрчил байж болно. Хажуугаар нь сахилгын одоо хариуцлагын тогтолцоо бас байж болно. Одоо сая энэ тохиолдолд тэр цэцэрлэгийн эрхлэгчид бол зөрчлийн хуулиар арга хэмжээ аваа. Тэнд чинь албан тушаалаас нь огцруулж болж байгаа юм. Тодорхой хэмжээнд хязгаарлаж болж байгаа юм. За ингээд торгуулийн арга хэмжээг нь аваад шийдэж болох байхгүй. Гэтэл нөгөө олон тэрбумын хохиролтой авилгын гэмтэргүүлсэн албан тушаалтны хувьд бол яг эрүүгийн хуулийн дээр орж ирж байгаа хэвээр. Тэгэхээр эрүүгийн хуульд тийм торгуулийн ял байхгүй. Тэ 20 хялтаа. Ял шийтгэл нь одоо хүнд ийм хатуу ингээд ялгачих юм бол энэ хоёр зөрчил гэмтэрэг хоёр хоорондоо хотголдог. Заримдаа ностой гэмтэргүүлж хүн зөрчлийн шийтгэл аваавчдаг. Зөрчилтэй хүн эрүүгийн одоо ял шийтгэл аваавчдаг. Энэ нөхцөл арилгахаар байгаа. За үүнээс гадна ер нь авилгын гэмтэргийн ихэнх л одоо тийм зөрчлийн шинжтэй хэрэгүүд их яваад байна л да. Тэгэхээр энийг бид нэг ингээд салгачих юм бол үйлдсэн нөөц хүч. Тэгээ эрүүгийн хэргийн нотлох стандарт гэж чинь айгүй хүн суртлын олон шатамжлагтай шатамжлаг болгонд гомдол гаргадаг. Яг л эцэст нь хүнд ял оноох гэж байгаа учраас хүн чүүлтүүртэй юм процесс үүдэг. Энэгээр энэ жижигхэн одоо энэ авилгын зөрчлийн хэрэгүүдийг шүүгээд харж чинь тэр чинь маш их олон хэрэгсгүй болж чинь буцаж чинь хоног хугацаанд хөөлц хугацаанд дуусна чинь. Тэгэхээр ингээд ялгачих юм бол зөрчил чи хоёр хэн шүүх шүү дээ. Анхан шатны шүүх, дав заалтах шатны шүүх. Ингээд маш шуурхай шийдэх чинь. За энэ дэвшөө дээр нэмээд дархан эрх халдшгүй байдлын асуудлууд үйлчлэхгүй, хөөлц хугацааны асуудал гаргаж ирэхгүй, 3 одоо шатамжсан эрүүгийн хүнд нотлох одоо процесс явагдахгүй. Өөрөөр хэлбэл одоо 5 иш ажиллагаа гэдэг нь шүү дээ. Шүүрдэх ажиллагааг хуулийн байгууллагад хэрэгжүүлэхэд энэ зөрчлийн тогтолцоог оруулсан тохиолдолд бол маш хэлбэр шийдэх гэж ойлгож байгаа. Харин ноцтой авилгын хэрэгүүд дээр жинхэнэ эрүүгийн хууль нь орж ирээд тохирох ял шийдэхийг оноогоод тэн дээр ямар нэгэн одоо сонгоо тавьчих торгуулийн ял байхгүй учраас оногдуулах ялын л оногдуулж таана л. Ийм загварыг бол бас ажлаараа санал болгож төлөвлөсөн байгаа. Тэгэхээр миний хувьд бол шийдэх арга зам нь энэ болов уу гэж бодож байна. За хоёулагийн за нэвтрүүлгийн ярилцах цаг ерөнхийдөө дуусах гэж байна. Өнгөрсөн яг энэ ярилцлагын хугацаанд асуусан асуулт таны хариултууд бол бүгдээрээ л энэ авилга албан тушаалтай холбоотой гэмтрийг хэрхэн хараад тусаар шийдэх вэ? Хэрхэн одоо ялыг одоо зүү зохистой бодлогын хүрээнд өгөх вэ гэдэг чинь энэ хүрээнд байж байна. Тэгвэл энэ шүүхийн практикаас харахад тэр авилга гарахгүй байх одоо нэг хэсэг боломжийг нь үүсгэх нөхцөл шаардлага байна шүү дээ.
Инхийн тулд ер нь ямар хууль дээр ямар хуу байдлаар анхаарах хэрэгтэй юм бэ? Авилга гарахгүй бол энд бид бүхэн ингээд шүүхийг ачааллыг нэмээд энд хүн шүүгээд араас нь ингээд зөв шүүснө үү буруу шүүснө үү нөлөө орсноо гэл ингээд маргаан мэтгэлцэн үсээд нөгөө шүүхт итгэлээ буруулахтаа буруулаад ингээд явж явах шаардлага үүсэхгүй л гэж бодод байна л да. Тийм энэ одоо авилгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээл маш өргөн хүрээнд ондын үндсэлтэй зөв арга зүгээр л явагдах хэрэгтэй юм байна. Тэгэх юм бол авилгын гэмтрийг гарахаас өмнө тэндээс урьдчилан сэргийлэх ийм нөхцөл байдлыг бүрдүүлчих юм бол гарсан хойно одоо ял цээрлүүлэх асуудал яригдах нь бага. За түрүүчийн хараад бас байдал дээр ч гэсэн энэ гадны хүчин зүйл үүсээд байгаа нөхцөл шалтгааныг энэ устгах юм бол шүүгчид одоо тодорхой дарамт шахалтад буюу нөлөөлөлд орчоод тэрийгэ давж туулах гэж энэ зоохын хүнд процесс гэсэн багассан шүү дээ байхгүй болно. Тэгэхээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Энэ бол цогц арга хэмжээ. Манай авилгатай тэмцэх газар тодорхой хилтэс ажиллаж байгаа шүү дээ. Би бас нэдэд гайгүй урьдчилан сэргийлэхтэй. За ингээ гэрүүл хийсэн. Энэ бол их чухал. Энд одоо манай нийт олонний оролцооч чухал. Авилгын үд төвчих энэ сэтгэхүй энийг үзэл баримтлалыг бас бий болгох хэрэгтэй. Монгол улсын бүх нийт иргэдийн дунд. Тэгээ энэ бид бүгдийн л хамтдаа хийх ажил. За яг миний ажил бол нэгэнд үйлдэгдсэн авилгын гэмтрийг нотлоод шийтгэлийг нонодуулах юм асуудал болохоор энэ төвлөрч голдуу ярьлаа. Би яг урьдчилан сэргийлэх тодорхой тэр үйл ажиллагаа болон шатраас арга хэмжээний талаар бол бас надад их дэлгэнгүй тийм мэдлэг бол бас бага байна. За баярлалаа. За ерөнхийдөө өнөөдөр бид бүхний нэвтрүүлэг асууя, ярилцъя гэжсэн хүрээ хязгаараараа ер нь бол явагдаа дуусчихна гэж сэтгүүлчийн хувьд бодож байна. Тэгээд урилга хүлээж авч за танай энэ Монголын шүүгчдийн холбооноос эрхлэн бэлтгэж байгаа энэ ярьж буй хууль гэдэг энэ цуврал энэ одоо шүүгчд зориулсан энэ шүүхийн энэ хараа тус байдлын шүүхийг ер нь ямар төвшөнд байгаа юм бэ гэдгийг ойлгохыг хүсдэг энэ нэг юм мэргэжлийн контентэд оролцсон тань талархал илэрхийлье. Тэгээд таны цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа. Надыг хүлээн авч бас сонирхолтой ярилцлага өрнүүлсэн. Бас их сонирхолтой асуултуудыг тавьж одоо оролцсон танд бас баярлалаа. За баярлалаа үзэгчдээ бид бүхэн ярьж буй хууль нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг өндөрлөж байна. За өнөөдрийн нэвтрүүлэгт Улсын дээд жүжигчдийн эрүүгийн танхимын тэргүүн Хос 2 оролцлоо. Дараагийн нэвтрүүлгээр ирээд уулзъя.